За дараагийн хоёр учраа Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн бүх Баттулгын анх хоёр, Дархан аймгийн 9-р сургуулийн 1-р ангийн сурагч Баатар Тогтхын Энх Эрдэнэ хоёр оноолтой орсон байна. Гараарай. За энэ хоёрын дараа Аранхан аймгийн Үлзий сумын уугуул Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн бүх Гамболдын анар, Хувс аймгийн Тэрэлэн сумын уугуул Давг дөржийн гүр эрэгч хоёр оноолтой орсон байна. Гарахад бэлэн байгаарай. За Энх Эрдэнэ давлаа. За бас барилдааныхаа туршилгаар тавж байна Энх Эрдэнэ. За өнгөрсөн жил бас энэ барилдаанд тогтмол оролцож сайн барилж байсан Энх Эрдэнэ маань нэлээд одоо аралтай, чадтай болох янзтай сайхан хувирч байна. За нэлээд удаан барилдчихлаа шүү. Тумбрайдсан барьцнаас. За мушгаа давлаа. За энхүү манай 6-7 настай хойрны шуугчдын барилдаанд Дархан аймгийн 1-р ангийн сурагч Баатар Тогтхын Энх Эрдэнэ төрүүллээ. За энэ барилдааны үзүүр бөхөөр Сонгон хайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн бүх цогц сайхны ууган бадрах шалгарлаа. За төрүүлж үзүүлсэн шүүгийн дөрөвтөө шалгарсан бөхчүүдийг төрийн 9 хөлт за төрийн Алтан Соёмбот тогныхаа өмнө бас жагсахыг урьж байна. Амин дэмийн одоо энэ цагаан эдэний коктейлийг бас давхар гардуулдаг байгаа. За ингээд Монголын үндэсний бүхний холбоо, MNC телевиз, Алдартан клубээс хамтран 7 хоног үрийн Бям гарагт Монгол өхийн өргөн зохион байгуулдаг хуурны шуугч барилдааны маань энэ 7 хоногийн барилдаа амжилттай болж өндөрлөө.